За бид нар ингээд туулаа хамгаалах гээд ирсэн байна. За ер нь туул голоо өмгөөлж хамгааж ингээд дуурч байгаа хүмүүс рүү дайрч тавшилж байгаа хүмүүсийг бол би одоо хариу өрөх өгмөргүй зүгээр яг ойлгохгүй л байна. Зүгээр л ойлгохгүй байна. Яагаад тэгэхээр одоо хүмүүс бол усгүй амьдрч чадахгүй шүү дээ. Бид нар одоо бүгдээрээ л Нямбатар хүртэл одоо өнөөдөр ингээд ус ууж байгаа. Тэгээ үнэхээр ус хэрэггүй болцсон бол ус гэдэг зүйл замаас хэрэггүй болцсон бол нэг өдөр ч гэсэн зам идээд үзээрэй. Замыг уух гээд үзээрэй. Ингээд цемент мемтер хооллоод нэг үзээрэй гэж бас хэлдэг юм уу? Тэрнээс биш ингээд усаар ундаалмаар байна. Үр хөвгтэй ч гэсэн ус уулгамаар байна. Монголчууд нэг үе дамжаад бүгдээрээ нэг уудаг устай баймаар байна гэж тэмсэн гэдэг бол миний хувьд бол ерөөсөө уурлаад ах хин нэгэн хүн талцаад ах бачимдаад ах асуудал ерөөсөө биш гэж бодож байгаа байхгүй юу? Тэгэхээр ийм одоо ус хамгааллаа, гол хамгааллаа, ундны усны одоо тийм хамгаалтын бүсийг хамгаалах гэж ингэж жагслаа гэд ингээд нэгэн лүгөө уурж байгаа хүмүүсийг бол би одоо хэцүү байна. Үнэхээр ус уухгүй амьдрдаг хүн гэж одоо байхгүй учраас энийг бол үнэхээр зүгээр ойлгохгүй байгаа. Зүгээр логикийн хувьд ойлгохгүй ч гэсэндээ одоо зүгээр цаана одоо улс төрийн ашиг сонирхол тэр нөгөө их мөнгнөөс хувааж идэх хойронд орцсон тиймэрхүү зүйл байдгийг бол үгүйсэхгүй зүгээр тийм байдаг бол тэр их ашигыг л хамгаалж бас магтгүй юм. Төгжрлийн хувьд гэх юм бол бүх хүн л хилээд нь штэ. Босоо тэнглэгийн олон замаа тавиач. Яасан их мөнгөөр ганцхан зам тавьдаг юм бэ? Тэр их мөнгөөрөө олон жижиг замуудаа олон салаа ингээд торлоод өгөөч. Нийслэл хотоо тэр чигээр нь торлоод өгөөч замаар. Тэгэх юм бол ямар ч төгжрэл байхгүй штэ гэдээ одоо ингээд машин ундаг хүмүүс бол энэ зөндөл байна. Бүгдээрээ л тэгж ярьж штэ. Тэгэхээр зэрэг ганцхан замд тэгээд бол гол усаа хорлон байж ундны усныхаа нөөц газар дээр одоо тийм цемент цутгаж тэрийгэ бөглөн байж ходог усаа хоослон байж тэгж их мөнгө зарцуулах хэрэг юу байгаа юм бэ? Одоо дайнтай байлдаантай улсад л одоо ундны ус руу дайрдیں۔ Гэсэн. Дайснууд иржил дайрдیں۔ Гэсэн. Инх тавин ийм сайхан амгалан тайван оронд өөрөө өөрсдийнхөө ундны ус руу дайрна гэдэг бол одоо тэр мөнхгийн харгаа гэхээс өөр одоо тайлбар бол үнэхээр олдохгүй байна. Тэрнээс биш би одоо Нямбаатарыг бол нэг арайч нэг Улаанбаатарчуудыг хорлох дайсны даалгавар авсан хүн гэж арайч бодохгүй байна. Зүгээр монголчуудын төлөө гэж одоо бодж л байгаа бах. Гэхдээ нөгөө мөнхгийн харгаагаар одоо яг дайснаас дор ажиллах гээд байна. Дайснаас дор одоо үйлдэл хийх гээд байна. Ямар ч дайсан одоо Монголыг хорлож ундны ус руу дайраг байхад Нямбаатар өөрөө сэлэн байрж гарч ирээд дайраад байгаа нь бүр аюултай байна л да. Тэгэхээр зэрэг энэ бол одоо эрүүл логикоор бол ойлгоход хэцүү шийдвэр. Эрүүл логикоор бол ийм шийдвэр гаргаж сууж байгаа хотын дарга байна гэдэг бол бүр арай л одоо тэр хүн жоохон одоо сэтгэл мэдрэл одоо 50 байгаа да одоо эрүүл саруул байгаа да гэж бүр санаа зовмоор байна. Туул гочин юу штэ дээрээ гол урсаад байгаа боловч доороо нөгөө гүний усан санг бидний ундаалж байгаа гүний худгуудыг тижих жинхэнэ тэр нөгөө гүний усан санг тэтгэж байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг чинь нэг сумаар 2 3 юмыг халаад штэ. Эдгээр чинь нэгдүгээрт байгалийн үзэсгэлэнгийн устгах гэж байна. Дээрэс нь хүмүүсийн амьдрааны тавтаа тухтай байдлыг устгах гэж байна. Үерийн аюулыг нэмэгдүүлэх гэж байна. Тэгээд доор нь тэр гүний усны худгууд одоо ундны усны сав газруудыг тэр чигээр нь одоо тижээлгүй болгох гэж байна. Энд чинь одоо тэр тижээж идэг туул гол гүнийхээ усыг тижээж идэг гол шугам тэр нөгөө нэг сэвсгэр хурдснууд нь байгаа штэ. Тэгэхэд хэрэг нөхдүүд цамин дээр ингээд бетондоо тайчихлаар тэр чинь усаа дамжуулж чадахгүй. Усны сувгууд нь бөглөрөөд тэгээд ингээд бид чинь ундны ус тасдагдаг гэдэг штэ. Орон нутгийн сонгуулийн үеэр нөгөө торлсон олон замд гарах зардлын нэг юг яриад исэн штэ. Орон нутгийн сонгуульд нэр дэвшээсэн өрсөлдөгч нар хоорондоо өрсөлдөд яриадсан. Тэгэхэд бол зүгээр одоо яг энэ гүүр барьж байгаа энэ гүүрэн зам барьж байгаа мөнгөний бараг 4/1-ээр 60 зам барихаар тийм төсөөд яваад байсан шүү дээ. Айл нам санаачлах нь хамаагүй. Ер нь гол дээгүүр зам барихыг бол би анханаас нь эсэргүүцэжсэн, сэлб дээр ч эсэргүүцэжсэн, туул дээр ч эсэргүүцэжсэн. Тэр анхны тэр нэг зураг төсөл гаргаж байгаа хүмүүсийг байгаль орчны үнэлгээгээ хийлгээч. Энэ бол буруу гэд тэгээд тэр чинь зогссон шүү дээ. Тэгээ юм буруу гэд буруу юм татаж авч чаддаг төр баймар байгаа байхгүй. Буруу гэхээр зүтгэл хүмүүсийн ярьж байгаа бурууг өөрийнх нь зөв болгох гэж зүтгээд байдаг. За тэгээд туул голоо одоо өмгөөлж хамгаалж байгаа бүх хүмүүст баярлалаа. Туул голыг өмгөөлж хамгаалсан яриаг шеэрлж байгаа бүх хүмүүст баярлалаа. За тэгээд туул голыг өмгөөлж хамгааллаа гэж уурлаад байгаа хүмүүст одоо зөвлөхөд одоо өнөөдөр дэлхийн усны өдөр байгаа. Тэгээд усгүйгээр ер нь та хэдэн цаг байж чадах вэ? Усгүйгээр та хэдэн өдөр байж чадах вэ? Тэрийг та нэг
өөр дээр туршаад үзээрэй. Ус уухгүйгээр те одоо туул голыг дэмжиж байгаа хүмүүсийг эсэргүүцэж байгаа энэ ууртай үедээ тийм одоо бидэрт уурлаад байгаа энэ уур бохимдолтой цагтаа ус уухгүйгээр нэг зам угаад тийм үү эсвэл одоо замын цемент идээд нэг хэсэг замаа өмгөөлөд үзээрэй. Тэгээ бид нар бол ер нь бол ганц өөрсдийнхөө уух усны төлөө биш маш олон хүмүүсийн уух усны төлөө тэмцэж байгаа. Туул гол доошогоо одоо гүний ус руу байнга усаа нийлүүлж яадаг ийм газар байгаа. Сав газар байгаа. Тэгэхээр зэрэг туул гол урсж яана гэдэг чинь доор ус тижээгж яана л гэсэн үг. Доор гүний ус тижээгж яана гэдэг чинь Монгол улсын Улаанбаатар хотын бүх хөдгүүд устай байна л гэсэн үг. Гэр хороолд ус авж байгаа хүн би одоо гэр хороолд дамп дээр очиж ус авдаг. Гэр хороолд ус авж байгаа хүн бол туул голоос татсан туул голын энэ усны нөөц газруудаас татсан усыг л гэр хорооллын хотгууд руу авчиж өгдөө штэ. Тэгэхээр зэрэг Улаанбаатар хотод туул гол зөвхөн хан уул дүүргийн нутаг дээр Баянзүрх дүүргийн нутаг дээр урсаад байгаа юм шиг боловч энэ голын одоо байгуулсан энэ голоос үүсэж энэ голын доор тэр олон давхраг чулууны доор байгуулсан тэр том одоо гүний усан сангаас Улаанбаатарчууд бүгдээрээ ундаалж байгаа. Гэр хороолд худгаас авж байгаа бусал ус болгон ч туул голын ус байгаа шүү гэж бас хэлмээр байна. Тийм учраас тэр худгуудыг тижээдэг тэр одоо гэр хорооллынхаа худгуудыг тижээдэг тэр усан сангууд руу ус саадгүй нэвчиж явах хэрэгтэй юм баггүй юу? Ус маань саадгүй нэвчиж орж явах хэрэгтэй. Энэ саадгүй нэвчиж орж явахын тулд туул гол маань одоо тэр нөгөө нэг одоо усаа нэвчүүлдэг сэвсгэр тэр одоо хайрах чулуу хурдсан саадгүй усаа нэвчүүлж явах хэрэгтэй юм баггүй юу? Тэгэхээр зэрэг нь хурдны замын одоо явцад одоо доошогоо маш гүнзгий цутгагдах энэ 300 гаруй одоо арматуртай бетонн ийм багнууд чинь яах гэдэг нь вөхөр туул голын ёроолд байгаа тэр сэвсгэр чулуунуудыг чигжээд хийчих гээд байгаа. Чигжээд хийчих гээд байгаа. Тэгээд сэвсгэр байдлыг алдагдуулаад бетон юмнууд орчих гээд байгаа. Тэгэхээр энэ сэвсгэр байдал нь алдагдаад нөгөөдөл нь одоо том багнуудад зарим нь түрэгдээд, зарим нь шахагдаад, зарим нь дээрээсээ дарагдаад ингээд бетонжоод ингээд чигжигдээд ингээд битүүрэгдээд ирэхээр туул голын яг нөгөө гүний усыг тижээдэг. Яг бидний ундаалдаг усыг тижээдэг тэр шүүрлэн зогсоод доошоо шүүрдэг шүүрлэн битүүрж зогсоод тэр доошоо шүүрж ундны усыг тэтгэж явах хэвээр туул голын асар их ус дээшээ хайлнаа. Тэгэхээр өвлийн хайлаад дийлдэхгүй, үер усан дийлдэхгүй. Тэгээ хэрэггүй одоо туул голын хайрын усыг бид нэр хэрэггүй ингээ үер болгож хуурах гээд байна. Уул нь хэрэгтэй ундны ус болгож одоо байгаль зохицуулсан байгаа байхгүй юу? Тэгэхээр байгаль өөрөө зохицуулаад биднэрт ингээ хэрэгтэй сайхан ундны усыг туул гол яаж үйлдвэрлэж өгөх вэ гэдгийг ингээд хорц мурц бүх зүйлээрээ ингээ сэвсгэр байдлаар нь ингээ тохиргоог нь хийгээд өгсөн байхад энэ тохиргоог нь байгалийн тохиргоо чигээр нь үлдээчихгүй заавал дээрэс нь бетонд нэгээд, заавал дээрэс нь чигжнэ гэдэг, заавал дээрэс нь шахан төрн хооронд нь шахацалдуулна, зайгүй болгоно гэдэг юм л да. Тэгээд инхээр зэрэг маш олон худаг тижээлгүй болох нэ. Тэгэл одоо ингээ ундны ус маань тижээлгүй болох нь туул гол маань бохирдох нь туул гол маань гүнийхээ усыг тижээж чадахгүй тэр тижээж чадахгүй усан дээшгээ хайлж үер болох нь үер болохоор нь Улаанбаатар хот маань үер тавтах нь гэл ингээл бид нар жагсаж байгаа байхгүй юу? Ингээл бид нар жагсаж байгаа. Тэгэхээр зэрэг энийг ойлгоод туул голоо хамгаалах гэдэг тэмцлийг өөрөө дэмжихгүй маа гэхэд бити одоо унтраагаач бити гутаагаач гэж залуучуудтай уриалъя. Тэгээд ер нь бол Монгол хүн угаасаа л нэг ус голондоо гар хүрдгүү штэ. Ус голондоо угаасаа гар хүрдгүү. Усны тухай одоо монголчуудын уламжлалт ойлголт бол үнэхээр гол усыг зүгээр л хадгалж хамгаалж хിവэр нь байлах ийм л соёлтой байдаг. Тэгэхээр одоо бид нарт итгэдэггүй маа гэхэд энд зогсож байгаа залуучуудад итгэдэггүй маа гэхэд өг дээдстэй итгээрээ. Өг дээдсийн дээр уламжлалт итгээрээ. Яагаад энэ усыг оролддгүй юм бэ гэдэг тэр хэдэн мянган жилийн өг дээдсийн сургаалд итгээрээ. Тэгээ ингээ Монгол хүний одоо суур соёлын нэг нь ингээ усны соёл, усаа хайрлах соёл юм шүү. Тэгээ Монгол хүний язгуур усаа хайрлах соёлыг дэмжээрэй та бүхэн.